Сайн байцгаана уу жирийн нэгэн Монгол байнгынудаа Солонгост хэрхэн жолооны үнэмлэх авсан бэ гэдэг мэдээллийнхаа part 2-ыг оруулж байна. Тэгээд энэ удаа Солонгост шалгалт нь ямар хөө байдаг вэ? Тэгээд бас шалгалтаа хэрхэн өгөх вэ гэдэг тал дээр илүү тодорхой бас дэлгэрэнгүй мэдээлэл өгье гэж бодлоо. Тэгээд эхнийх нь болохоор Солонгос шалгалтаа хаана өгөх вэ гэж хүмүүс асууж болно. Тийм болохоор Солонгост 운전 면허 시험장 гэдэг газар байгаа. Өөрөлдөл жолооны үнэмлэхийн шалгалтын газар гээд нэртэй нэг том газар байгаа. Тэр газар нь болохоор ингээд өөрийнхөө гэртээ хамгийн ойрхон газрыг сонгоод ер нь өгчөхөд болно. Neighbor энэ map дээр ингээ харах юм бол зөндөө мэдээлэлүүд байгаа шүү дээ, тий. Тэгээд тийчээс хамгийн ойрхон газар өгөөд тэгээд тэр хүндээ болохоор очоод нэг юм анкет өгөөд сая. Анкетн дээр ингээ өөрийнхөө мэдээллүүдээ бичиж өгөөд тэгээд чопсуу идэг газарт очоод би ингээ шалгалт өгөөд жолооны үнэмлэх авах гэсэн юм аа гэсэн хүслээ өгчих юм бол тэр хүмүүс одоо чиний өмнөдийг нь хараад ерөнхийн ингээ би байдал инээ тэрэгэл одоо эрүүл мэндийн үзлэг гэл үзэн штэ. Гэтэ нэг тийм гүнзгий үзлэг бол үзэхгүй зүгээр л нэг хараа шалгаал тэгэл ер нь тэгээ хараа шалгаал баг болцсон дөө миний санаж байгаа орол. Гэтэ хараа нь болохоор нэг амар хараа муу юу сайн уу гэхээс илүү тэгээд зүгээр энэ хүн уртлынхаа замаа харах нь үгүй юу гэдэг талаар л ингээд харна. Тэгээд ер нь юмудаа ингээд эхний ингээ өдрөө ингээ бүгдийг үзэл явуучих юм бол дараад ингээ 3 шалгалт үлддэг байхгүй юу. Тэгээд 3 шалгалтыг нь одоо хэлье гэх юм бол эхнийх нь болохоор бичгийн шалгалт. Бичгийн шалгалтыг нь болохоор солонгос хэл, англи хэл тэгээд ингээд янз янзын хэл дээр өгөх боломжтой байдаг. Монгол хэл дээр боломжтой эсгийг би үнэхээр яг үнэн хэлэхэд сайн мэдэхгүй байна. Ягаад гэвэл би солонгос дээр үзсэн. Тэгээд солонгос хэл дээр ягаад би өгсөн бэ гэх юм бол солонгос хэл дээр мэдээлэл нь хамгийн их. Тэгээд солонгос дээр бэлтгэд амар байсан. Тэгээд ягаад гэвэл би нэг 운전 면허 시험 гэдэг нэртэй аппликейшн ашигладаг байсан. Тэгээд тэр аппликейшн дээр гарч байгаа юмуд нь бүгдээрээ ижилхэн. Тэгээд ер нь бичгийн шалгалт бол ер нь харьцангуй амархан санагдсан. Ягаад гэвэл бүх шалгалтууд нь ингээд дандаа хичээл хийсний дагуу гардаг, дандаа цээжсэн дагуу гардаг болохоор тийм хэцүү бол ерөөсөй байгаагүй. Харин жоохон ядаргаатай гэж санагдсан зүйл нь болохоор ингээд 40 асуулт гэдэг байхгүй юу? Тэр 40 асуултанд дундаас ингээд тэр ингээ рандом асуултууд байгаа. Тэгээд тэр асуултуудыг би ингээ бэлтгэхийн тулд 200-300 гаруй асуултуудыг ингээ цээжилж байгаа байхгүй юу. Тэгээд тэр нь амар хэцүү тэгээд санагдсан байгаа. Тэгээд ер нь би Монголоос өөр ингэсэн үнэмлэхтэй гэж байгаа хүмүүс ахмал энэ ганцхан энэ 4-ийн шалгалтаа л өгчих юм бол болдог. Тийм болохоор жоохон ингээд мэдгүй байна гэх юм бол зүгээр л цээжлээ. Зүгээр л тэр бүх мэдээллүүдийг хараад бүгдийг цээжилсэн байхад ер нь тэгэл нэг сохор азан таарал 60-аас дээш оноо авах байлгүй дээ тий. Юу болохоор эхний шалгалтын дээр 60-аас дээш оноо авсан байхад л ер нь болт юм аа. Тийм болохоор нэг амар хэцүү бол биш гэж хэлж болно. Тэгээд хоёр дахь шалгалт нь болохоор одоо жинхэнэ зам дээр биш ингээд тэр шалгалтын газрынх нь курс гэж нэрлэдэг тэр газар буюу одоо тэр өртөөтэй нэг тийм газар ингээд бид нар очиод тэр шалгалтын газрынхаа шар өнгийн жижигхэн нэг такси шиг машин дотор орсон заяа. Тэгээ тэр машиныг унаад бид нар тэр шалгалтын газраар яваад 80-аас дээш оноо авах ёстой. 80-аас хоёр дахь одоо шалгалтын дээр болохоор 80-аас дээш оноо авч ир тэнцнэ гэсэн. Тэгээд энэ хоёр дахь шалгалт нь нэлээд хэцүү. Ягаад гэвэл ганц ингээд зураас нь ирэх шээ. Тэгэх юм бол хас гаруун та гэл явчихна. Тэгэл тэр ингээд амар их тийм огтлцоо зүрстэй ихтэй газар байхад чинь ер нь тэгэл гинтж байгаа л нэг зураас нь тэр гიშгчдэг л байхгүй юу? Би бол үнэхээр тэр зураас нь тэр гიშгээгүй удаа гэж бол байхгүй. Гэхдээ хамгийн сүүлийн удаа өгөхдөө ганцхан удаа тэр зураас нь тэр гიშгээл амар азтай 85 оноогоор тэнцсэн байгаамаа гэл. Ер нь тэгээд шалгалтын дээр ганц л зураас нь ирэх юм бол goodbye болно гэсэн үг. Тэгээд хоёрдугаар шалгалтыг энэ жоохондоо дэлгэрэнгүй ярина гэх юм бол ингээд эхлээд ингээд жижиг юм маши одоо шалгалтаа одоо анкет бүглэхдээ амар юмаа сонгохоо ингээд өгсөн байгаа шүү дээ тий. Тэгээд тэнцэнээсээ ингээд би болохоор автомат ижин бутугаар өгж гинэ. Тэгээд би автомат машин руу гарч байгаа байхгүй юу? Тэгэл нэг юм бол тэнцэнээс ингээл компьютер хэлж байгаа. Тэр болохоор хүндээ хамт суухгүй би ганцаараа суuna. Тэгэл компьютер ингээл хэлж байгаа. За одоо та машина асаано, машина одоо гэрлээ унтраано, гэрлээ асаано, юугаа битвэлээ цонхоо угаано байна уу энэ тэргээл унтраано энэ тэргээд жижиг шажиг ингээд юмудаас эхэлнэ. Тэгэл одоо машина хөдлөж байгаа. Тэгэл эднээсээс алдах юм бол ингээ хасахгүй гэж эхлээл. Тэгэл одоо машина ингээл хөдөлгөж эхэлнэ шүү дээ тий. Дахиагаа өгөхгүй бол зүгээр ингээд дахиад хасах тав гэл бичгтэл явчихна. Тэгэл ер нь ингээд
ганц алдаал ганц юм жижиг юм дээр алдаал тэгээл нэг зураас нь гიშгсэн байхад ер нь тэгээд хоёр дахь шалгалтын дээр уннаа гэсэн үг болж байгаа. Тэгээд шалгалтын дээр болохоор саяных шиг ингээд хамгийн түрүү машинд ороод жижиг шажиг юмудаа хийснийхаа дараа машинаа хөдөлгөөд тэгм бол хамгийн түрүүнд болохоор ингээд дээшээ ингээд гардаг юм дээр зогсон заяа. Тэгэл тэр зогссон газараа ингээд дээш ингээд өксөр газар ингээд машинаа ингээд 3 секунд байлгах байхгүй юу. Тэгэл 3 секунд байлгаал тэгээд жоохон яваал тэгэл дараад нь уруу газар яваал тэгээд эргээл явна. Гэтэ ингээд ерөөсө хурдаа хэтрүүлж болохгүй. Би ямар ч байсан явахдаа тэгээд нэг 40-оос доогуур гэл 20 25 гэл амар удаан явсан. Гэтэ энэ болохоор жоохон дэндүү удаан бол явж болохгүй. Ягаад гэвэл чи одоо 10 минутын дотор бүгднийг дуусгах ёстой байдаг. Тэгээд би ер нь ингээд яг үнэнгээл хэдэн километр цагтаа явснаа үнэхээр санахгүй. Гэтэ нэлээд удаан явсан. Удаан явангаа ингээд одоо юм нэг гიშгхгүйгээр яваал тэгэл одоо ногоон гэрэл улаан гэрлэр нь ингээл ялгаж машина зогсоогоол явуулаад тэгэл ингээд машина ингэж одоо яг хамгийн хэцүү хэсэг нь болохоор машина тэр паркинг хийдэг гэсэн гэдэг байхгүй. Нэг ийм T-zone бэдий нэг яг ийм зам байдаг байхгүй юу. Тэгэл ийм замаараа ингээд машина ингэж оруулж ирээл ингэж яваал машина одоо иншээ ингэж паркинг хийж тавин заяа. Энт рүү ингэж паркинг хийж тавиулаад машинаа буцаж ингэж аваад явдаг байхгүй юу. Тэгэл ингээл бөксөр нь оруулсан чи ордуур нь оруулсан чи ингээд ямар ч T-zone машина тавингуудаа ингээд машина ингээд паркинг хийж зогсооно. Тэгээд дин гэдэг уурах юм бол тэр паркингаа болиулаад урагшаа ингээд яваад буцаад ингээд одоо замаараа эргээд яваад буцаад байранд очиход болдог байхгүй юу. Тэгээд ер нь яг энэ дээр бол хоёр төрлийн юм дээр амар их бэлдсэн байхад болно. Хамгийн их нь болохоор ерөөсө зураасан дээр гიშгэж болохгүй. Тэгээ хоёр дахь нь болохоор тэр T-zone буюу тэрэн дээр ингээд бас машина ингээд паркинг хийлгсэн гэдгээ ингээд сайн ингээд мэддэгдүүлэх ёстой. Тэгэхгүй бол одоо тэр чинь no count хийгээд хасгана ингээд яваад өгчин. Тэгээд дундаа бас ингээд emergency буюу гинтийн зогсолт хийдэг. Тэгээ тэр нь болохоор гинт ингээд emergency гэж тэгин заяа. Тэгэх юм бол тэрийг ингээд зогсоогоол тэгэл 3 секунд хүлээгээд тэгээд дахиад машин аваад явах юм бол ингээд тэнцдэг байгаа. Тэгээд цагаа ерөөсөө хэтрүүлж болохгүй гэж сая түрүүний хэлсэн шиг байгаа. Тэгээд энэ дээр болохоор үнэхээр 80-аас дээш оноо авч ээж л та тэнцэн. Тэгээд ер нь шалгалтуудыг гайгүй өгчин гэж бодож байна. Тэгээд 3 дахь нь болохоор төөрөө жвэн буюу одоо жинхэнэ зам дээр машина ундаг байхгүй юу. Тэгээд энийг болохоор бэлдэхтэй яг тэр газар дээр очиод машина ингээд курс нь яг ижилхэн байдаг болохоор ингээд интернетээр хараад бэлдсэн ч болно. Тэгээд миний хэлсэн тэр шилээ үнжон мянажан дээр очиод тэрийг ингээд бас бэлдсэн ч болно. Ер нь тэнцээ очиод бэлдсэн нь амар санагдсан. Ягаад гэвэл зам нь бүр яг ижилхэн симуляторээр хийсэн байдаг болохоор. Тэгээд дөрөв буюу одоо замны шалгалт нь болохоор 70-аас дээш оноо авсан байхад болдог байгаа. Тэгээд ингээд ер нь шалгалтын оноо хасагдах тийм юмнууд нь амар тийм олон янзын шалтгаанаас болж оноо хасагддаг. Гэхдээ ингээд ер нь зүгээр жолоочд бол ерөөсө ханаа асуултгүй юм бэлээ. Би бол тэрийг үнэхээр мэдэрсэн. Гэт над мачиг жоохон анхны жолооч анх удаа машин барьж байгаа. Тэгэл ингээл салганж байгаа хүмүүс байх юм бол ингээд ер нь ингээд жижиг шажиг юм дээр ингээд алдаад байдаг. Жишээлбэл ингээд машинаар ингээд явж байхдаа ингээд одоо зам ингээд сольж мэлнэ шүү дээ. Тэгэхээр ингээд жоохон хойшоо харах хэрэгтэй байхгүй юу? Хаашаа харахгүйгээр ингээд явах юм бол тэрэн дээр чи ингээд оноо хасагтаад явчихна. Тэгээд бас ингээд жижиг шажиг ингээд алдаа гаргана штэ. Тэгэл юмнуудаас бүгднгээс нь хасгаж авчин. Тэгээд ер нь машиндаа орж ирэхдээ хамгийн түрүүнд харах хэрэгтэй зүйлээ гэх юм бол бүсээ сайн бүсэлсэн байх хэрэгтэй. Ер нь бүсээ бүслээгүй бол шууд goodbye болно. Тэгээд гэрлээ хараагүй байх юм ба шууд goodbye ингээд ер нь шилгэх буюу шууд ингээд байхгүй болдог гаргадаг тийм юмнууд амар их байдаг юм байлээ. За ямар ч гэсэн энэ 3 төрлийн шалгалтын дээр бол ингэж ярий гэж бодлоо. Тэгээд 10 минутын дотор ярих гэдэг болохоор амар тийм хугацаа амар бага байна. Тэгээд ямар ч хэлсэн ингэж ер нь болсон доо. Илүү тодорхой, илүү жоохон панантай энэ төр гэсэн мэдээллүүдийг дараад нь дахиад оруулах болно. Бай. Part 3-аар